За, урамдэргийа таахынд. За, сая хэд хоногт бас эрт зүрхгүй өвчтэй, чөлөөтэй, гадаад хамлалттай гээд манай их хурж байгаа нам маань хамтрагч нартайгаа нийлээд эрцээ өрдүүлж чадахгүй байж байгаа л гээгүнт л ерөнхий сайд огцорлоо гэсэн чил бүгдээр гүгээд ороод ирсэн. Манай очрол дарга бол эрдсэндээ ордгоо энэ одоо улсын хурлын одоо чуулгандаа оролцдог хүмүүст хариуцлага тооцноо л гэдээсэн. Гэтэл бүгдээр гүгээд ороод ирж байгаа. Энэний санд юу харагдаж байгаа нөхөр бол ард иргэд бид бүхэн бол нэг зүйлийг харж байна л да. Замдагчдын засгийн газар бол энэ тулгайчтай, энэ дээрэмчтэй Монголын төрийг өнөөдрийг хүртэл ингэж доройтуулж явж байгаа хэдхэн энэ бүлгэлүүдтэй тэмцсэн. Гэтэл өнөөдөр яаж одоо энэ Монголын төрийг өчгөө болгож, шантаажилж, энэ засгийг огцруулж, яаж эрхэндээ оруулдгийг л харлаа шүү дээ. Тэг өнөөдөр нөгөө хүмүүс маань ингээ сайд майд болно гэсэн баахан албан тушаал барьцал явж байгаа. Тэг энтэйг одоо эвлэрээд явна гэдэгт бол үнэхээр энэ засгийн газар бол наслахгүй учраас сайдаа. Тийм учраас энэ Монгол бол үнэхээр баян орн. Ганцхан одоо Монголынхаа энэ хэдэн олигархын хулгайч нартайгаа л үндсэндээ тийжэж чадахгүй шүү дээ. Энийхээ шунлыг үүсэлдүүлж чадахгүй шүү дээ. Тэгэл ингээд Монголын төрөөр тоглоод эрчинд нь ордгоо ингэж шантаажлж байгаа л унгаагангууд засгийн газрыг бидний асуудал яриаггүй шүү дээ. Улсын хурлын даргатай холбоотой асуудал ярьсан шүү дээ. Гэтэл ингэ ороод ирчих. Тэгэхээр үнэхээр Монголын төр бол эдний өмнө бол үнэхээр сөхөрд юм байна гэдгийг харж байна. Монголын ард түмэн бүгдээрээ харж байна гэж. Тэг энэтэй их тэмцлээ одоо би таныг бол ухраад ингэ зогсоод болчихно гэдэгт л би үнэхээр эргэлзэхгүй байна. Тийм учраас энэ засгийн газарт бол яг энэ шантааж хийсэн. Энэ эрчиндээ ордгоо очрал дарга ийм хүмүүсийг оруулж ирвэл энийг нотолж ийн гэж ойлгоно шүү. Яг үнэндээ. Тэ. Бид нар бол энэ хэдхэн хоногийн хугацаанд их олон зүйлийг одоо сонслоо шүү дээ. Долларыг машинаар нь ачсан гэж хараагаал явж идэг л тэ. Энэ одоо юу вэ тэ? Ийм гэж байх уу? Ийм хэмжээнд Монголын төр хүрдсэн байна шүү дээ. Монгол улсын одоо ерөнхий сайд хийж исэн хүмүүс энийг ярьж шүү дээ. Бид нар ингэж дороодсон байна шүү дээ. Энэ нам ингэж ялцарсан байна шүү дээ. Тэгэхээр энэтэй их тэмцлээ бол би таныг бол ингээд зогсно, ингээд одоо буун ялагдана гэж үнэхээр бодохгүй байна. Үнэхээр тэр хүмүүстээ одоо намаасаа хөөж ийсэн те, хариуцлага тоосно гэж бүлгийн даргаад бачрал дарга ярьж ийсэн те. Тэр хүмүүстээ үнэхээр одоо хууль дүрм журам гэж байдаг бол одоо хариуцлага тооцох хэрэгтэй. Ингэж явдлал болгоод зогсон шүү. За ойрхон дорнд үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой, дайнтай холбоотой бол дэлхийн хямарж байна. Тэр зам Азийн орнууд бол маш хямарж. Энэ Азийн орнуудад томоохон одоо бас шинжилгээ өөрчлөлтүүдийг хийж байна, хязгаарлалтуудыг хийж байна, хэмнэлтийн горимд шилжиж байна. Гэт Монгол улс одоо үүнд одоо бас ямар бэлтгэл хангах вэ? Шатхууны үнэ бол одоо доотлол нь 2 дахин нэмэгдэх нь тодорхой болчихлоо. Бүх юмны үнэс, ард иргэдийн амьдрал тэр чирээд доройтно. Амжиргаад ордно. Тэгээ энэ дээр бол одоо маш их одоо энэ зохион байгуулалттай сайн ажиллаж ямар ч үсэн шатхуунтай болох асуудал нэг нэмрийн асуудал байна. Энэ дээр ажиллаач. За мөн дээрээс нь бидний хувьд одоо энэ төсөв мөнгө хэмнэхтэр өөрсдөөс эхлэх хэрэгтэй. Энэ дэд сайд нарын асуудлыг бол маш одоо ойрын хугацаанд шийдэх хэрэгтэй. Энэ зардал мөнгө хэмнэх төсөв мөнгийг одоо бүрдүүлэхтэр бол нэлээд хүндрэлүүд гарах байх гэж харж байна. Энэ шатхуун мөнгөний нэмэгдэхээр энэ улсын төсвийг бүрдүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн орлого ашиг эрс муудна. Экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүн тэр чигээр уул уурхайн бүтээгдэхүүнүүд байж байгаа. Энэ бүгд мууд. Тэгэхээр энэ